Тэгээ тоомог болохоор уг аягүй хөөхөн гэсэрнээс аягүй хүмүүстэй нэг ай байдаг. Тэгээ намайг ямар л оригтой шампунь уучаад цэлбэр гахаа. Тэгээ намайг аягүй гайгүй. Хамгийн бас надад аягийн мессеж ирж байгаа гэдэг та нар. Миний хасан үстэй. Танад хасах мессеж чинь. Би танад ганцхан эмгтэй хүн юм. Хамгийн гол нь тэр гол биш шүү дээ. Чи хэрүүл хамдаад ингэхгүй. Харин хэрүүлээ би миний гэрэл мессеж нисгэж чадчихсан байна. Миний санал дээш л яваад байгаа. Доош яваа. Үгүй саналтай гол юм шиг. Санал ихээр би хамгийн гол нь чамайг муусан мессеж ирж байгаа байхгүй. Чи дээшээ сууч шүү дээ. Яг тийм зүгээр би энэ дотор чилээд байж шүү дээ байсан. Би зүгээр. Чи юм ингээд ингэ сонсоод байгаа юм хэлчихэж шүү дээ. Чи хөөдөө доош бодчихгүй. Дөнгөж авч ирчих битгий юм байна. Гутлалтайгаар авчихсан чи. Гутлалтайгаар гутлалтайгаар байж л шүү дээ. Үгүй энэ ганаа харагдаа. Үгүй читэрний энэ хүн чинь гутлаа. Гэхдээ би бол яг тэмхтэй өмлөгөө шинэ хүмүүс юм хэлмэсэж байна. Шинэтэй юм уу? Угаас аяшаа онцгой дуусах гутлаа гэсэн баг. Боос гэсэн баг. Чи бол аим зүгээр. Чи бол гэхдээ нэг нэг нэр чи гараад тол ирэхгүй эндээ л байж. Юу ч юм. Гараад тол хийж баг. Юус уу? Чи гараад тэдэргүй чи хугацаатай юм хугацаа нь удаа танаа нэр хитэн сулддаг сулддаг нэ. Яа муугаа андаа дичтэй андаа чи өөрөө элект андууслаа штэ нэ. Хөөе чи өөрөө мэдээ андууслаа штэ. Нэр чи нөрөх чи хам. Авис юм. Тийш. Бид маргаас өглөө болохгүй. Одоо яг одоо доо сууцтай. Чи аягүй гой муу хадаад мөглө бүжгийн хөвсөлтэй байлээ. Аягүй тий. Тэрбэриш. За би зарлаа та. Зүгс тийм. За ингээд манай миний гэрийн шинэ оролцогч Алдарт өөрөө их бот хэрэг. Их бот чадахгүй шүлэг өсгөл. Алдарт шүлэгч Чаппи. За тийм. За ингээд гэрийнхэн дээрээ миний Чишүү. За би шүлгээ яг ганц байгаа юм аяштай зориулчихна. За богоностэй тийм. Миний хин форга хинти хага соёотой. Соёо. Чи тосоод авах юм аа мот юм. Соёо. Яа вэштэй. Соёо тахан байгаа. Яа тийм. Ахаа сэлэнгийн зэлтэр додон байгаа. Яа. Богоос яагаад байна? Тийм ангаатай миний энэ тосод юм. Тэ чамд өрөөс камераа. Юу яа. Одоо бүжиглээ. Олон найз нартай олно гэж бодчихсон. Тэгээд хамгийн гол нь би зурдаар гарна. Тэгээд тэр энэ гэрт орж ирээд өөрийгөө таний гэж бодсон л доо. Тэгээд би яг зарсандаа хүрсэн өөрийгөө мэдсэн, өөрийнхөө өндөр алдаа дутагдлыг ойлгосон. Тэгээд зарим юм зассан гэж бодож байгаа. Таалагддаг айгүй олон хүн байгаа л да. Гэтэ хамгийн одоогоор яг хамгийн их таалагдж байгаа нь манай өөсгөл ах шүү дээ. Яагаад тэгэхээр өөсгөө эмгтэн юм шиг. Арай тийм эмгтэлэг надад арай хантай санагдаад байдаг байхгүй юу? Хэрүүл хийсэн чинь яг эмгтэн юм шиг хэрэлддэг. Одоо тийм шиг тийм. Ээжиг аавга амар их санаж байгаа. Тэг би ингээ гарыг гэж бодохоор за ингээ гарчи надаа мөнгө төгөр ямар ч хэрэг байхгүй. Би ингээ гарыг гэж бодохоор хүмүүсээс мессеж ирээд чи бай, чи гоё шүү, чи хамгийн мундаг шүү, чи л үлдээ шүү гэж надад урам өгдөг байгаа байхгүй. Тэгээд би тийм олон хүний сэтгэлийг бодоод тий тэр олон хүний итгэлийг даагаад ингээ байгаад байгаа байхгүй. Минийгээс анх орж ирсэн миний сэтгэл бол үнэхээр надад гой санагдсан. Би өөрийгөө нээж нэгсэнд өөрийгөө олж авсан. Эндээс би урд нь өөрийгөө олоогүй явсан юм байлээ. Тэгээ би яг энд орж ирээд би өөрийгөө жинхэнэ одоо хөвөр гэж хинбэ гэдгийг би олсон. Эндээс би яг энэ гэрээс олсон. Би миний гэрээс олсон. Өөр хаанаас ч биш. Би анх энд 5 хэлтэй орж ирсэн. Би одоо 8 хэлтэй. Би өнөөдөр миний гэрээс баярлж байна. Өнөөдөр би миний гэргөөр өөрийгөө төсөөлж байгаа. Миний гэр би өөрийнхөө гэрээхэнд үнэхээр баярлж байна. Нэг үгүй хэлэхэд миний гэрээс над хамгийн их тусалцаа надад дэмжлэг үзүүлж исэн бол инквир ах. Тэгээ инквир ах бол баян зөвлөж надад тусалж идэв те. Тэгээд бас гоё тийм ир хүн байдэн шүү дээ. Нэг дотор тамиртай. Яг тийм хамгийн таалагддаггүй хүн гэвэл өөсгөх. Нэг намайг айлхоор зарах гал те. Анх орж ирсэн цагаас ахуулаад нэг тийм ууртаа ширүүн. Гэтэ гоё уурладаг эрэгтэй хүн байдэн шүү дээ. Тийм биш. Нэг саний яах гэдэг юм мэддэхгүй дээ нэг тийм зүүн хүмүүс эдэн шүү дээ. Яг тийм. Тэгэд өөсгөө таалагдаагүй. Би юуг нөх юм дээ нэстэй. Гэтэ хүмүүс надад маш форум хайрлж байна.
Чи харахад мангар юм шиг мөртлөө энэ гэрийн ганц чимэг болж ийн гэдэг. Энэ бол аюу гоё үг. Би баярлалаа. За би бол миний гэрт орж ирээд хамгийн удаж байгаа юм. Анх өөскөө одоо анх орж ирсэн улсуудаас өөскөө дээр тэгээ өөскөө тэгээ бас жоохон эмгтэй юм шиг мөртлөө гэхдээ бас цацгаа аягүй штэ. Бас хэлэг нэгтэй байд. Тэгээ сүүлд орж ирсэн ч гэсэн ганц эмгтэй аягүй штэ. Миний хэлэхэд бол яалч ихгүй. Үлдэгчд маань бол намайг яалч үлдэнэ гэж мессеж бүгд гэдэг юм лээ. Гадуур бол фэнүүд пик болсон юм лээ. Намайг үлдэнэ гэж. Би өөрөө нэг тийч бодохгүй байгаа гэсэн чинь хүмүүс хэлээд байгаа. Ер нь чи ялах хаа. Яг зарим намайг дуугаар татвар тамиртай юмны ард үлдчихдэг юм шиг гэж хэлсэн. Тэр бол атаах хүний зан. Яа таалагдахгүй хүний хувьд бол үнэ ихэд шинэ орсон залуу нэг сайн залуу байлаа. Нэг тэ хаашаас хэлмээр юм тэ. Толгойн нэг хэлбэр гэсэн. За тэгээ. Энэ түр асах хаа. Ямарсан би дуруу үлдэх. Тэгэл үтэндээ. За би миний өөскөө байна. Ингээд манай гэрэл айгу гоё гэр гоё хамталаа. Анх орж ирэхдээ би эднээс бас мөчөөгөө өгөхгүй гэж бодож орж ирсэн бас мөчөөгөө өгөхгүй гэж тарж байна л да. Тэр энд ч одоо ч гэсэн би одоо сүүлийн 3 хүн үлдсэн байгаа тэр дунд нь ажиллаа. Ингээд сая орж ирсэн нэг сонир залуу байлаа. Тэрнээр би яг л мөчөөгөө гэж харагдсан ш. Орж ирээ шууд хэрүүл гойдог ш. Би шууд үгүй гэсэн. Шууд өмнөөс нь аль болох би ер нь тийм зантай л да. Хүний доор орохыг ердөөсөө боддгоо. Аль болох би бяг чадлаараа дийлэхгүй ч гэсэн хэл амаараа дийлнэ гэж үзчихдэг байхгүй. Би энэ орж ирсэн залуу хасагдахгүй би энэ гасна гэж бодож байгаа. Нөгөө хоёртой ч гэсэн хэлсэн. Ер нь бит гурийн голоор одоо хүн орж ирэх айгүй хэцүү. За ингээд манай гэрийг үзэж байгаа бүх хүмүүстэй над руу мессеж нисгээрэй гэж гуйя. Миний гэр Монголын анхны реалити шоу. Та мессеж нисгээрэй. Камера удаачаа. 2-3 сар би чи ирүү юм аа сте.